Сайн байцгаана уу? Жима Miracle багийн гайхалтай хүчирхэг лидерүүд байна. Та юуг хүснэ, та юуг зорино, төрнийг бүгдийг нь өөрийнхөө атганд өөрийн болгож чадна гэдэгтээ үргэлж итгэж байгаарай. За энэ үгээр спонсорнуудынхаа хичээлийг эхлэе. За та бүхэндээ амласан ясаараа Молчоонжуулагчийн 1-2 дугаар хичээлийг бол хүргэсэн байгаа. Өнөөдөр 3 дугаар хичээл буюу хамгийн сүүлийн хичээл болгож өндөрлөнө. За тэгээд миний хувьд бол энэ орчуулга хийх явцдаа үнэхээр бас их юм сурсан, ойлгосон ажил боллоо. Тэгэхээр та бүхэнд ч гэсэндээ энэ маань тэр чигээс хүрээсэй гэж хүсэж байна. За тэгээд хэдүүлээ слайдтайгаа танилццгаая. За өнөөдрийн хичээл болохоор судалгааны ажиллаар хэрхэн үндэслэлтэй баталгаа, нотлохоо шинжлэх ухаанд тулгуурласан бүх баримтуудыг бол энд бол харуулахыг хичээсэн байгаа. За нэгдүгээрт нь зэсний гадаргуу дээр бактери бол удаан тогтдоггүй өгдөг гэж ярьдаг. Бид нар байнга тэгж өнгөрсөн хугацаанд л лекцээ уншиж ирсэн. Тэгвэл яг ямар баримттаар юунд үндэслэж хэн энийг баталж гаргаж ирсэн энэ үндэслэлтэй баримт судалгааны ажил бол энд байна. За та бүхэн энэ доор байгаа энэ Grace, Renee, Boris гэд энэ хүмүүсийн хийсэн судалгааны ажил 2011 онд бол хэвлэгдсэн байт юм байна. Тэгэхээр шууд интернет орчинд бол энэ доор байгаа хаягийг бүгдийг шивээд та бүхэн орох юм бол зис бактерийг нянг хэрхэн устгадаг явцын талаарх мэдээлэл бол энд орж ирэх юм байгаа. Дэлгэрэнгүй харахыг хүссэн хүмүүс шууд англи хэл дээр бол нийтлэгдсэн байгаа учраас нэг хайлт хийгээд хараад үзээрэй. За миний хувьд ч гэсэндээ хайлт хийгээ хараад үзээс уншаа судлаад үзлээ. За тэгэхэд нэлээд урт судалгааны ажил сэдв байгаа. Тэгээ үүнийг яг товч хамгийн чухал хэсгийг ингээд багцлаад тодруулж өгөх юм бол ийм байт юм байна. Хүний биед хортой ням бактерийн олголт хүний биед хортой ням бактери маань өөрөө нэг эстэй байдаг гэж яригддаг юм байна лээ. За тэгвэл нэг эстэй ийм бактери маань зэсний гадаргуу дээр буулаа гэж бодъё л доо. Зэсний гадаргуу дээр бууснаар яасан зэсний яон өөрийг нь хүрээлээд ялгарч байдаг. Тэнгүүд тэр бактери буюу ням маань яасан зэсний гадаргуу дээр буухтаа зэсний гадаргуу дээрх зэсний яонг яасан чиг болон тижэл гэж бодож хоололт юм байна л да. Өөртөө шингээж авдаг гэсэн үг. Өөртөө шингээж аваад за энэ бол А зураг нь А зурган дээр бол бактери яон зэсний яоныг хэрхэн өөртөө шингээж авч байгаа талаарх зураг байгаа. Тэнгүүд бактери зэсний яон бактери руу нэвтэрж орсныхаа дараа нүх үсгдэг. Тэр нүх нь яасан тэр нүхээр тухайн бактери дотор байсан чиг тижэл нь гарч алдагддаг байна. За тэгээд яасан тэр нүхээр нь мөн идэвхтэй хүчил төрөгчөөс нэвтэрч ороод нүх гараад амьслах боломжгүй болоод хүчил төрөгч ороод ирэхээр яасан ийм жижиг бактери маань амьслах боломжгүй болоод ДНХ-ийг нь хүртэл устгалд орд юм байна. Яг энэ зэсний гадаргуу дээр ням бактерийн устгалын явц бол ингэж харагддаг юм байна л да. За энэний хувьд гэсэндээ миний хувьд бол маш сонирхолтой хэсэг байлаа. Өнгөрсөн хугацаанд маскн дээрч бүх юм дээр л мөнгөн зэсэн наног тогтдохгүй шууд өгдөг гэд ярьдаг байсан бол үндэслэлтэй судалгааны ажил энд ингээд ороод баталгаажуулаад өгсөн байгаа. Тэгэхээр хэрвээ та завтай хаан сууж байгаа англи хэлтэй байдаг бол илүү сайн дэлгэрэнгүй мэдээллийг нь ороод уншаад үзээрэй. За тэгээд өнгөрсөн хичээл дээр бол манай
одоо нэм бактерийг ингэж устгадаг гэсэн тий одоо зурган байдлаар бол оруулж өгсөн байгаа. Хамгийн ихний одоо хэсэгт тий нэгдүгээр одоо 1-3 дугаар шат фильтрийг одоо ерөнхийд нь 3 хуваацсан байгаа. За фильтрийг 3 хуваахад 1-3 дугаар шат буюу доод хэсэг нь маань ямар одоо хийх ёстой үүрэг байна вэ гэхээр за хамгийн түрүүнд одоо фильтрийг агаарыг сорж авч байгаа хэсэг байгаа шүү дээ. Агаарыг одоо торнадо гэдэг одоо салхины одоо зарчмыг ашиглан агаарыг хуйлруулж өөртөө шингээж татаж авч байгаа манай агаарын онжуулагч тий. За тэр маань ясан ихэнх одоо агаар цэвэршүүлэгч одоогийн зах зээл дээр байгаа агаар цэвэршүүлэгчийн хувьд нэг одоо сенс тэнд эргэж ажилдаг бол ясан манай агаарын онжуулагч 4 фильтр 4 юм тусгай юм сенс ажилдгаараа маш хурдан хугацаанд агаарыг цэвэршүүлдэг онцлог, агаарыг янжуулдаг онцлог, нэм бактерийг устгадаг онцлог бол 4 зэрэг ингээд оршиж байгаадаа бас тэ маш том давуу тал оршдог юм аа. Тэгвэл фильтр маань тэр 4 сенс болгонд одоо яг энэ фильтрийн давтамж бүгд орсон байгаа тий. За тэгвэл 1-3 дугаар шатыг бол хамгийн фильтрийн бол хамгийн ихний хэсэг гэж үздэг байгаа юм. За 1-р хэсэгт нь бол зэсэн нано фильтр гэж орсон тий. За зэсэн нано фильтр зэс өөрөө сая ямар онцлогтой нэм бактери яаж устгаж байгааг биднээсээ судалгааны ажлаар харлаа штэ. Тэгвэл хамгийн түрүүнд орж ирсэн одоо нэм бактериуд эхний ээлжинд энэ зэсэн нано фильтрээр дамжаад устгагддаг байна. За тэгээд 2 дахь шат буюу тэгээ энэ хэсэг байна. За 2 дахь шатн дээр нь орохоор энд агаарын онжуулагч буюу нөгөө соронз маань орсон байгаа. За соронзонд мөн адил ясан зэсэн болон мөнгөн юм бүрхүүлтэйгээр хийж өгсөн. Тэнгүүд энэ 5000 гауссын хүчтэй соронз нэг соронзонд нь л те тэгвэл орсон байгаа. Тэгвэл энэ соронз маань яадаг вэ гэхээр орж ирсэн агаарыг одоо ус төрөгчийн идэвхтэй ус төрөгч болгодог. Идэвхтэй ус төрөгч болгож юм. За тэгээд идэвхтэй ус төрөгч болсноор бүх нарийн тоосонцрыг одоо чигэнд устдаг. Тоос чинь бас чигэнд маш их зөөрөлдөг. Тэгвэл тэр одоо тоосыг бол өгөө хийдэг хэсэг бол энэ агаар янжуулагч орсон хэсэг байгаа. Дараагийн одоо хэсэг маань мөнгөн нано фильтр. За ингээд эхний 1-2 3 дугаар шатыг дамжаад гарахад за эхний хэмжээний одоо агаар дах вирус, бактери тэ одоо устдаад агаарын цэвэрлэх үйл ажиллагаа бол энэ үеэс эхэлж байна гэсэн үг. За тэгвэл 2 дугаар шат руу тэ за ороод 2 дугаар шатн дээр тэр агаарын онжуулагч гэж зүйл маань байгаа шүү дээ. Тэгвэл зэсийг сая тайлбарлалчлаа. Тэгвэл агаарын онжуулагч маань яг өнөөдөр молчин онжуулагчийн зарчимтай яг ижилхэн гэж бид нар бол миний хэд хэдэн өнгөрсөн хугацааны агаарын онжуулагч тайлбарлсан баг бүх хичээл дээр тайлбарлсан байгаа. Одоо энэ хичээл дээр ч гэсэн дахин нэг удаа тайлбарлая. Бидний хэрэгэлдэг тэ молчин онжуулагч буюу усыг янжуулдаг одоо төхөөрөмж маань соронзын хүчийг ашигласан тэ маш их соронзыг ашиглаж одоо усыг янжуулдаг зарчим яг тэр чигээрээ ясан 5000 гаусыг ашиглан одоо молчин янжуулагч буюу усыг янжуулдаг хэсэг дээр бол 10200 гаус орсон байдаг. Энэ нэг одоо шарт төмөртөл энд 10200 гаус орснороо усыг бол асар хүчтэй янжуулж гаргаж чаддаг юм байгаа юм. Тэгвэл ясаа агаар янжуулагчд орсон нэг соронзонд нь 5000 гаус. Нийт бид нэг одоо агаар янжуулчийг худалдаж авахд нийт 32 соронз энд багтсан байгааг өнгөртөг хичээлээр бол манайхан мэдэж авсан байгаа тий. За тэгвэл 32 соронз маань тус бүрдээ 5000 гауссын хүчтэй одоо соронз орсон байх нь. Тэгвэл соронз маань тий яадгийг бол одоо
баталгаажуулаад өгсөн байгаа агаарын хонжуулагч маань за Жангяншил гэдэг шагналыг авсан. Молчин хонжуулагч ч гэсэндээ Жангяншил буюу за Жангяншил гэдэг нь бүгд Нандин Солонгос улсын засгийн газар бол хүлээн зөвшөөрсөн шагнал гэдгийг бол мэдэж байгаа. Дээр нэмээд товчхоогээр ярих юм бол дэлхий дээр Нобелийн шагнал гэж байдагтай адил Солонгос улс ясан өөрийнхөө Нобелийн шагнал гэж одоо хүлээн зөвшөөрч байгаа бүтээгдэхүүнүүдэд Жангяншил гэдэг шагналыг өгдөгөө гэд ойлгоход бараг бүр илүү төхөн ойлгож магадгүй юм шиг байна. За тэгээд молчин хонжуулагч маань одоо янжуулах чадвараараа авсан бүх сертификатууд яг энэ агаарын хонжуулагчид бас шууд хамаарах боломжтой юм гэдэг энийг бол дэлгэж харуулж байгаа юм. За тэгвэл молчин хонжуулагч Америкийн нэгдсэн улсын FDA-ээр хүлээн зөвшөөрөгдсөн. За тэгээд FDA-ээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд за FDA-ийн гэрчлэгээ бол энд байна. 2021 оных бол энд ороод ирсэн байгаа. За тэгмэд FDA-ээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бас ясан Америкийн нэгдсэн улсын лабораторид бол FDA-ийн зөвшөөрлийг гаргадаг лабораторид шинжилгээнд орох ёстой, туршилтанд орох ёстой. Тэгээ өөрийгөө баталгаажуулах ёстой байдаг. Тэгвэл тэр одоо шинжилгээний бичиг туршилтын дүгнэлт бол энд одоо бас байгаа юм. Тэгэхээр ясан ионжуулах чадвар маань, ионжуулалт маань нэм бактерийг бүр супер бактерийг хүртэл устгах чадaltaй гэдэг явлаа одоо лабораторийн шинжилгээний дүгнэлт бол гарсан байдаг. За энэ дээр нийт 8 төрлийн саяны Америкийн нэгдсэн улсад хийсэн EMS лабораторид нийт 8 төрлийн бактери дээр одоо хэрхэн устгаж байгаа байдлын талаар шинжилгээ хийхэд бүгдийг нь 99% бол устгаж чадсан дүн бол саяны зураг байна. За тэгвэл 1 2 3 дугаар шат нь бол ингэж яваад энийг бол хамгийн ихний хэсэг гэж үзэж байгаа. За 2 дахь хэсэг рүү орохоор за 4 5 дугаар шат. За 4 5 дугаар шатн дээр бид нэр бас энэ дээр маш одоо чухал мэдээлэлүүд бол бий. Одоо ч гэсэн манай компанид борлуулагдаж байгаа агаар цэвэршүүлэгч байгаа. Өмнөх жилдэрсэн дурдсан тэрэнд болохоор манай компани юу кейсээр онцлог байдаг вэ гэхээр нүр төрөгчийн фильтр дээр нь холиод цуг одоо Эрдэнэ соронзон хасчлууг оруулж өгснөөрөө онцлог давуу талтай байдгийн. Тэгвэл одоо Эрдэнэ соронзон хасчлуу орсон дээр нэмээд HEPA filter гэж одоо юу вэ гэдэг төлөө мэддэг болсон шүү дээ. Маш нарийн тоосыг шүүх одоо зориулттай одоо агаар цэвэршүүлэгчийг HEPA filter гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл HEPA filter H13 хэмжээнд буюу хамгийн сүүлийн хамгийн сайн чанарын одоо агаар цэвэршүүлдэг HEPA filter бол одоо нарийн тосыг шүүж авдаг хамгийн сайн чанарын HEPA filter H13 гэдэг орчноор бол онцлог байгаа. Тэгээд энэ HEPA filter болон Эрдэнэ соронзон хас чулуу хоёрыг нэгтгээд энэ маань өөрөө 4-р шатнд болж өгсөн байна, За тэр энүүгээр гарсан, энүүгээр дамжсан одоо агаарын нарийн тоосонцрууд бүгдийг шүүгдэх нь байна. Дээр нэмээд Эрдэнэ соронзон хас чулуу маань яадаг өөрөөсөө инфраулон туяа ялгаруулдаг, нэм бактерийг устгадаг. За муухай үнэрийг дардаг чадал бол Эрдэнэ соронзон хас чулуунд байдаг. Тэгэхээр эдгээр нэгдэж өгснөөрөө одоо тухайн агаар дахь нарийн тоосыг, муухай үнэрийг, нэм бактерийг устгах чадал ахин нэг энэ шүлтүрийг дамждаг гэсэн үг. За үүний ар дээр энэ лед гэрэл байгаа. За хит ягаан туяаны лед буюу хит ягаан туяаны ариутгагч лед гэрэл гэж бид нар бол үзэх хэрэгтэй. За одоо хит ягаан туяа гэхээр ер нь агаар дээр UV гэж яриад хит ягаан туяа маань дотроо юм UVA, UVB, UVC гэсэн юм 3 янз үүд юм байна л да. За тэгвэл UVA одоо
бидний шууд ингээд нарнаас ирээд дэлхийн гадарга дээр бол бууж байдаг юм байна. За энэ маань хүний биед одоо ашигтай эрүүл мэндэд тустайгаар бол нөлөөлдөг. Үдээс өмнө те одоо 11 цаг бага үдийн наранд бид нар биеэ шарах хэвээр наранд байх хэвээр гэдэг тэр UVA бидэнд ирснээрээ одоо хүний биед бодис солилцсон сайнаар нөлөөлдөг одоо туяаг ялгаруулдаг хэсэг нь бол UVA гэдэг юм байна. UVB нь болохоор хүний биед удаан байх юм бол хортой болж эхэлдэг. Хүний биед нөсөд одоо үүсгдэг хэсэг бол UVB-г хэлдэг юм байна л да. Бид нэр удаан хугацаанд наранд ажиллахаар бидний арьс түлэгддэг тий. Энэ нь бол UVB хит ягаан туяаны бие зэрэглэлийг авснараа бидний арьсан дээр бол тийм одоо асуудал үүсдэг бахнэ. За тэгвэл UVC гэдэг ойлголт нь бол дэлхийн гадарга дээр л орж ирдэг юм байна. Озоныг нэвтэлж орж ирж чаддгүй дэлхийн байдаг хэсэг юм байна л да хит ягаан туяаны C гэдэг ойлголт нь. За тэгвэл хит ягаан туяаны C гэдэг энэ ойлголт маань хэрвээ дэлхийн гадарга дээр бууж орж ирэх юм бол амьд нэгч үлдэхгүй гэж үздэг юм байна л да. Тэгвэл энэ UVC буюу хит ягаан туяаны C гэдэг ойлголтыг ашиглан шинжлэх ухаан одоо ийм нэм бактери нэг хэстэй нэм бактерийг устгах зорилтоор бол ашиглаж маш олон зүйлд бол одоо хэрэглэж байдаг юм байна. За тэгвэл хит ягаан туяаны ариутгах чадамж гэдэг маань ийм байдаг байх нэ. Тэгээ хит ягаан туяа гэдэг маань бас ерөнхийд нь одоо судлах юм бол эдгээр зүйл байдаг байх нь энэ ч гэсэндээ одоо та бүхэнд бас нэгэн мэдлэг бас мэдээл болох болов уу гэж тодорхойлон одоо ярихыг хичээлээ. За тэгвэл одоо 2 дугаар шатн дээр нь одоо эдгээр зүйлийг дамждаг байх нь манай агаар онжуулагчийн нийт 11 фильтрийг ангилсан байна. Сая 1 2 3 түрүүн ярьсан ойлгомжтой 4 5 дугаар шатн одоо энд яригдлаа ойлгомжтой. За 6 8 дугаар шатн дээр ороод очихоор одоо манай мөнгөн нано хэсэг байгаа. За мөнгөн нано хэсгээр мөнгө ч гэсэндээ нэм бактерийг яаж одоо устгаж байгааг хэдүүлээ хамт бол үзсэн байгаа. Өмнөх одоо хичээлүүд дээр за нано металл суурь гэж байна. За нано металл суурь нь бид нэр манай маскыг GMO nano маскыг зүүж үзсэн, хэрэгжилж үзсэн. Тэрний лекцийг сонссон. GMO Miracle телевиз дээр GMO nano mask гэж байгаа. Эсвэл тэрийг сонсож үзэх юм бол ер нь GMO nano металл суурь гэж юу вэ гэдэг ойлголтыг бол бид нар аавна. Тэгвэл яг тэр маскны дорсон GMO металл суурь, nano металл суурь маань агаарын онжуулагчийн бас нэгэн фильтр болоод ороод ирсэн байгаа. Гахалтайгааз. За тэгээд дараа нь ахин зэсний нано модуль орж ирсэн байна. За тэгээд нано металл суурийн маань одоо хийх ёстой, энэ дээр хийх ёстой одоо гүйцэх ёстой үүрэг маань юу вэ гэхээр одоо агаардах тийм 5 хүнд металл гэдэг юм байна л да. За бүгдийг эднийг орчуулад бол англиар бол lead, arsenic, кадмиум, за хромиум дээр нэмээд меркури гэсэн одоо хэсгээр бол ийм 4 хүнд металл бол байдаг. Эдгээр нь ч гэсэн хүний бие рүү амьсгалаар дамжиж хүний бие рүү орж идэг юм байна л та. Хүний биед орохороо одоо маш муу одоо зүйлийг үүсгэдэг. Тэгвэл энэ хүнд металлуудыг маш сайн шүүж авдаг хэсэг маань 6 8 дугаар шат бол 6 7 8 дугаар шат маань бол шүүж авдаг байх нэ. За тэгээд 7 дугаар шатанд орсон нано металл суурь маань масктай ижилхэн гэсэн тэгвэл маскны одоо лекцийг сонссон бол маскны талаарх бүх мэдээлэл бол байгаа. За маск маань мөн Америк нэгдсэн улсын FDA сертификатыг бол авсан байгаа. За нано металл маскны маань одоо нэм бактери одоо устгаж байгаа байдал өөр дээрээ тогтсон нэм бактерийг устгадаг тест нь бол би за тэрийг хэрхэн устгаж байгааг зургаараа бол ингэж харуулсан байгаа. За дээр нь нано металл маскны маань
одоо нянгийн эсрэгтээс дээр нь нэмээд 5 хүнд металлыг шүүж чаддаг одоо ийм маск гэдгийг бол гэрчилсэн шинжилгээний лабораторийн шинжилгээний дүнгууд нь бол энд байгаамаа. За тэгээд одоо молекулярын маань хамгийн фильтрүүдийн хамгийн сүүлийн хэсэгт нь одоо юу байдаг вэ гэхээр 910 те 11-р шатанд маань Эрдэнэ сарын зан хас чулуун бол ялтаас орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ нь болгон бүгдээрээ устгаал тэ шүүгээл устгаас шүүгээл энэ олон давхрыг бүгдийг нь гараад явхад маш цөөрхөн агаараар бид нэр амьсгалж чинь гэсэн үг юм байна л да. За зөвхөн нэг фильтр биш тэ маш олон фильтрээр дамжиж гарахаар энэ олон мөнгө холилдсон байна тэ. Эдгээр дамжгаар ямар ч вирус одоо энд хүний биед хортой вирус, хүний биед хортой бактери олдох боломжгүй одоо бараг нүдэнд нь тэ илт болж байна. За тэгээд Эрдэнэ сарын зан хачулуун ялтас маань ахин энд орж өгсөн байгаа. Тэгэхээр Эрдэнэ сарын зан хачулуун маань ямар шиддэг бол Эрдэнэ сарын зан хачулуу гэж юу вэ гэдэг лекцийг сонссон бол за ахиа сонсохыг хүсвэл та бүхэн Gemma Miracle телевиз дээр ороод тэрнийг Gemma Black Jade эсвэл Эрдэнэ сарын зан хачулуу гэж бишгэх юм бол одоо гараад ирэх бах. Тэрийг сонсч үзээрэй. За тэгээд мөнгөн нано модуль орж ирж байна. За энэ хэсэгт маань болохоор одоо ус төрөгчийн идэвхтэй нэгдлүүд бол орж ирсэн байдаг штэ. Тэгвэл ус төрөгчийн идэвхтэй нэгдлүүдийг бүгдийг нь одоо ахин нэг дор цуглуулад ясан үлдсэн вирусыг бактерийг ахин нэг цэвэршүүлдэг хэсэг бол энэ хамгийн сүүлийн шат нь бол орж өгч байгаа. За тэгээд 11-р хэсэгт нь болохоор ясан зэсэн нано airs орж өгсөн байдаг бахан. За тэгээд нарийн тоосон цэрийн тухай ойлголтыг бол манайхан бүгдээрээ одоо бүгд мэдж байгаа. Нарийн тоосон цэр маань хүний биед тэ шууд орснороо маш олон өвчтний одоо шалтгаан болж байна. Зүрхний одоо асуудал, уушигны асуудлыг, хор тавдрын одоо цаахрын шижин ер нь бүх өвчтний шалтгаан бас нарийн тоос болдог юм байна л да. Тэгэхээр бид нэр тийм ч учраас энэ одоо Солонгос улс нарийн тоосон цэр гэдэг зүйлийг тэ бусдаас илүү мэдэж аваад бусдаас түрүү сонсоод түүнийг устгах одоо аргыг эрэлхийлж одоо ирсэн байна. Тиймдээ ч хавар болонгот хүн болгоно нь маск зүүдэг одоо шалтгаан ч гэсэндээ нарийн тоосны тухай ойлголтыг маш эрт авсан арт том юм байна гэдгийг бол харлаа. За тэгээд манай тэ Эрдэнэ сарын зан хачуулны давхарга болгон ахин нүгээр ингэж бол харагдаж байгаа. Зэсмөнгөн нано фильтр маань нэм бактери усахтаа бол гаргууд гахалтай тэ агаарын онжуулагч маань одоо ус төрөгчийн ионыг гаргаж өгөөд ус төрөгчийн одоо бөөгнөрлийг бол бий болгож одоо тоос нэм бактерийг устгахад бол ахин нэг нөлөөлдөг. Ийм гайхалтай за олон давхар фильтртэй агаарын онжуулагчийг та бүхэн одоо өрөөндөө тасалгаандаа суйрлуулснаар аюулгүй орчинд тэ одоо байх боломжтой болж байгаа юм байна. Дээр нь хавар болохоор маш олон төрлийн харшилт игддэг. Харшлаас болоод одоо хамран битүрдэг, нус нь гоождаг, нүдэн захтандаг хүмүүс маш их байдаг. Энэ асуудалтай хүмүүс ч гэсэн та нар агаарын онжуулагчийг тэм өтөр түргэн авч гэртээ суйрлуулаарай, тасалгаандаа суйрлуулаарай. Энэ хавараас эхлээд та агаарын онжуулагчийг дэрэгдээ байлгаснаар тийм асуудалгүй байж чадах нь байна гэдэгт итгэлтэй байна. За тэгээд агаарын онжуулагчийг бид нэр авснаар тэ одоо гэрлэн хянах систем бол байгаа. Хянах системийн хувьд бол дэлгэхэд энд сенс байгаа хэсэг нь тэ одоо хэрхэн тохируулах хэсгийг бол илэрхийлж байгаа. За сенс байгаа хэсгийн хажууд нь A тэмдэг байх юм бол энэ бол автомат мод юм байна. Автомат модон дээр тааруулчих юм бол
тухайн агаарын бохирдол ямар хэмжээнд байна. Тэр бохирдлын хэр маш их бохирдолтой байх юм бол өөрөө маш хүчтэй сенсээр эргэн хүчтэй. За агаарын бохирдол бага зэрэг байвал дунд одоо хурдаар сенсэн дунд хурдаар эргэн. Агаарын бохирдол бага байвал ясан бага хурдаар эргэж одоо агарыг цэвэршүүлж өгдөг байгаа. За ерөнхийдөө бол автомат модон дээр тааруулаад өгвөл амар миний хувьд гэсэн автомат модон дээр тааруулаад орчдөг. За L байх юм бол ясан одоо бага хурдны мод бага хурдан дээр таарах юм бол та L дээр тавьж өгөөрэй. За өндөр хурдны одоо өндөр хурдаар маш хурдан агарыг цэвэршүүлэх гэвэл өндөр хурдан дээр тааруулаарай. За энэ дээрс low, high гэдэг англи үгний ихний үсгүүд энд яваад байна. За тэгээд энэ одтой сартай тэмдэг дээр тааруулах юм бол шөнийн одоо мод байгаа. Шөнийн модон дээр нь шөнө болохоор хүн амрахыг хүсэн ямар нэгэн чимээн дэмзэг хүмүүс бол одоо агаар хэмжүүлэгч мөн жоохон чимээтэй чимээгүй гардаг агаар цэвэршүүлэгчийг бодвол жоохон чимээ ихтэй тэрийг нь одоо шөнө унтахтаа та ямар нэгэн чимээ бага хэмжээнд гаргахыг хүсэх юм бол шөнийн тэмдэг дээр нь бол тавьж өгөөрэй. За одоо энэ тэмдэг дээр хэрвээ гарч ирэх юм бол фильтр салгах шаардлагатай гэж үзэх нь байна За нийт та энэ агаар хэмжүүлэгчийг 50000 цаг ашигласан бол 50000 цаг хугацаанд ашигласан бол фильтрийг нэг удаа салах хэрэгтэй, фильтр салах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд энэ дээр одоо батарейны зураг гарч ирэх юм бол цэнэглэх хэрэгтэй ах нь. За тэгээд бохирлын хэмжээнээс шалтгаалan одоо сенсний хурд нь өөрөө автоматар эргэдэг байгаа. Автоматар талбараар тааруулах юм бол за тэгээд энэ дээр байгаа LED гэрэл байгаа. LED гэрлийн одоо маань өөрөө яадаг гэхээр нарийн таасанцрыг бол хэмжих зориулттай. Хэрвээ нарийн таасанцар таны өөрөө тасалгаанд чинь маш хэмжээтэй байх юм бол бид нэр энд улаан гэрэл асна. За нарийн таасанцар маань дотроо одоо FM 2.5 гэдэг нь хамгийн бичил буюу хүний биед бас хамгийн хортой гэж үздэг хэсгийг бол FM 2.5 гэж үздэг. Тэгвэл FM 2.5-ыг хүртэл манай агаарын хэмжүүлэгч бол мэдэрнэ одоо хэсэг байгаа. Түүнээс дээшээ За тэгээ улаан гэрэл асах юм бол агаарын дах одоо нарийн таас бол асар их хэмжээнд байна гэдгийг бол илэрхийлж байгаа. Хэрвээ автомат модон дээр байгаа бол сенс өөрөө маш хурдан эргэнэ. За шар гэрэл асах юм бол тасалгаанд хагаар муу байна. За маш мууг бодвол арай дээр. Гэхдээ бол агаар муу байна. Сенс дунд зэрэгт бол эргэж одоо агаарыг цэвэршүүлнэ. За ногоон тэмдэг гарах юм бол тасалгаанд хагаар цэнгэг цэвэр сайхан байна гэдгийг бол мэдэж авах хэрэгтэй. За сүдүүн гэхээр энэ өөрөө автомат биш тохиолдолд бид нар гараараа тохируулсан тохиолдолд бол энэ гэрэл асахгүйгээр цагаанаараа байна. За тэгэхээр эдгээрийг харснаар бид нар бол агаарын хэмжүүлэгчийн маань ерөнхий одоо ойлголтуудыг бол авах бол хангалттай болж байгаа байх. За дараачийн ахин нэг одоо бэлтий гэж бодож байгаа зүйл би гэхдээ тэрийг би нэлээд сайн гүйцэтгэж нэлээд сайн болгосныхаа дараа ахин агаарын хэмжүүлэгч GMO ionizers 4 гэж нэг удаа бол хичээл бол бэлдэж оруулна. Гэхдээ нэг хэсэг бол ойрын нэг сарын дотор та багтаж оруулахыг бол хичээнэ. Тэгээд саяны агаар хэмжүүлэгч 1 2 3 эдгээрийг бүгдээрээ хамтаа ойлгоод сонсчих юм бол ерөнхийдөө бид нэр агаар цэвэршүүлэгч өмнө өнгөрсөн хугацаанд юу байсан. За манай агаарын хэмжүүлэгч бусдаас ямар онцлогтой байна бүх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нь бол одоо та бүхэнд хүргэлээ. Тэгэхээр бид нэр өөрийнхөө бүтээтгүүнийг маш сайн мэдэж байж бид нэр бусдад дамжуулна. Үнэхээр та энэ бизнест амжилт олъё гэж бодвол
өөрийгөө үргэлж бүтээтгүүнээр бас бүтээтгүүний үнэн зөв ойлголтыг бид нар мэдсэн байхад хичээх хэрэгтэй байдаг. Тэгээд мөрөөдөл хүн болгонд байдаг. Тэгээ мөрөөдлөө хүрэхин тулд бид нэр хэрэгжүүлэх хэрэгтэй, хичээх хэрэгтэй, суралцах хэрэгтэй. Сур бас дахин сур гэдэг үгээр өнөөдрийнхээ агаар амжуулагчийн 3 дугаар хичээлийг өндөрлөж байна. Тэгээд явсан газар бүрт чинь гайхалтай аз та бүхэнд учирч байхыг ерөөй баярлалаа. Хайртай шүү. Та бүхнийг минь Тэнгэр ивэг амжилт хүсье.